За Увсан аймгийн Цагаан Шувуут уулын алхалт эхэлж байна. Одоо яг 11:45 болж байна өглөөний. За нааттай манай төрөөдөө байна. Мөнх туяа 3 өнөө бүрэлдэхүүнтэй авирлаа. За манай илтий алхагчид 1-р адраа сэтгэж байна да. За тэгээд тэр дээр 2-р хадраг гэж байна. Доор үүрэг нуур. За Цагаан Шувуут хайрхаад авиралт 2 дахь юм уу? Тийм дээр харж байна. Энд одоо 1-р их өмнөд оргил харагдаж байна. За сайн байцгаана уу найзуудаа. Энэ аяллаа талаар зарим зүйлийг бичиг мэдээлэх зүйтэй гэж бодож байна. 2021 оны наадмаар гэр бүлийн нэлээд олон хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр баруун аймагуудаар аяллаа хийх замдаа энэхүү Цагаан Шувуут хайрханад гарахаар шийдсэн. Аяллаа ерөнхий төлөвөнд бол ороогүй байсан. Хамт яваа хүмүүстэй үүрэг нуурыг үзүүлэхээр ирсэн боловч энд ирэхдээ зэрэгцээд энэ болоод гарах бодолд дарагдаж шийдэж яцаар хонсон. Өглөө нь эргэлзэж цуг яваа хүмүүсээс зөвшөөрөл аваад тэднийг нэг өдөр нуурын иргэд дээр хүлээлгэхээр болоод инхүү явж байна. Аливаа уул хайрханд авирахтаа өглөө эртний цагийг ашиглах ёстой байдаг ч цуг яваа хүмүүсээс санаа зовж тэнэгэлцээр нилээд оройдож алхалтаа эхлүүлсэн. Ингээд буудалсан газараас харж ярьж байгаад нэг иймэрхүү төлөвлөгөө гаргаж аваад гурвал баггүй чармаалт гаргаж байж өмнөд оргил дээр ирлээ. Өндөр авалтын 3-2-ыг явж байж ерөнхийдөө энд ирж байна. Үүнээс дэше авиралтын нөхцөл байдал нэлээд хүндэрнэ. Орой гартны шилхүү 2 хамтрагч маань бас итгэлгүй байгааг шилхүү. Бүр болохгүй бол бусчих гэсэн бодолтойгоор цааш авиралтаа үргэлжлүүллээ. Энэ хайрхан маань далайн төвчнөөс дэш 3496 м өндөртэй. Монголын бусад мөнх цастай өндөр хайрхантай харьцуулахад өндрийн түвшнөрөө тийм өндөр биш боловч авиралтын өндөр авалтаараа баггүй өндөр байсан гэдгийг онцлон энд дурдмаар байна. Өмнө нь Баянгор аймгийн их богд уулыг өндөр авалтаараа Монголын хамгийн өндөр хайрхан гэж тооцож байсан бол энэ удаагийн авиралт түүнээс өндөр байсан нь гайхсралт төрүүлж байлаа. Тухайлбал их богдын өндөр 3957 м байдаг. Харин машинтай хүрээд алхаж ихэддэг зэг нь 2675 м орчимд байдаг гэхээр өндөр авалт нь 1282 м болж байгаа юм аа. Харин энэ Цагаан Шувуут хайрхны өндөр 3496 м өндөртэй. Миний машинаараа аль чадгаараа тултал явж утсан газар 1806 м байсан. Эндээс тооцоод үзвэл энэ удаагийн авиралтын өндөр авалт 1690 м болж байгаа юм аа. За ингээд энэ талаар уулын аялал сонирхдаг найзууд өөрийн дүгнэлтээ гаргана үзье. Оргил дээр байна. Яг оргилыг хажууд л байна да. За түрүү
Ямар вэ? Аян өндөр орлоо. За. Хэдэн билээ манайха 14 нөө 2021 оны 7 сарын 14-ний өдөр 6 цаг 30 минутанд Увс аймгийн Цагаан шувуу тариханд бид гур амжилттай гарлаа. Баг баяр үргээ. За одоо бууна гэж том ажил байна. Энэ хажууд өргөлн энэ байна. За энэ дээр нэг юм геодезийн цэг байт юм байна. Мултраад унчиж. Ийм. Яан геодезийн цэгийг нэг чанд тавьчих. За ингэж. Тийшээ үүрэг нуур. Юу вэ? За наач юу гэж байна? За нэ. За энэ UB хайкинг клубын хийт тавьсан юмуд байна. За бид нэр балгүй ирсэн учраас энэ хайкинг дотор юм үлдээж чадахгүй нэ. За ингэ амжилттай. Одоо ингэ бид нар бушуухан буух хэрэгтэй байна. За ингэж бид нар буулаа. За бид нар Цагаан шувуу тарихандаа гараад хамгийн хүнд буултаа дуусчихлаа. Амжилттай дууслаа. Одоо нэлийн уруудтаа хатгүй газраар уруудаад машинд очих гээд байна да. Их сул хаттай хүнд авирал байдгийм байх шүү. Тэр бол хүмүүс дургаараа яваад байж. Болохоор шүү. Тэр хаттай эсгийг буух гэж авирах яг тэр хадаад авираад байгаа болохоор тэгэл цэцгсээр гасч юм. Буухад норж мураал даруулчих га юу юм бэ шүү. За тэгээд доор бол За энд хүрээд энэ удаагийн аяллаа тэмдэглэл маань өндөрлөж байна. Хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн аяллаа тэмдэглэлүүдийг маань үзхийг хүсвэл миний YouTube хуудсыг subscribe дарж дагаарай. Баяр таа насуудаа.